Энэ удаагийнхаа бичлэгээр 2017 оны Өмнөд Солонгосын драм төрлийн Microhabitat киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Машин авах уу эсвэл солих уу гэж эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машин авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаа олголт. Мөн унаж яваа машина урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж. Дээр нь бүр хосороо гадаад дайлах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины төвөд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн барьчлаасаа мэдээлэл авч ердөө 30 минутын дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн лавлах 75 18 18. Энэ кино Мисо гэх бүсгүйн тухай билээ. Мисо 30 гарч яваа. Түүнд сургууль төгссөн түүх эсвэл мэрэгжилгээд байх зүйл үгүй. Гэр бүлийн хамаатан садан гээд байх хүн үгүй. Тэр маш жижигхэн жомбисаа үрэлсэн өрөөг түрээсэлж амьдардаг. Түрээсийн өрөө нь хүйтэн гэж жигтэйхэн. Мисо найз залуутай түүнийг Хансол гэдэг. Хансол алдартай вебтүүн зураач болохыг хүсдэгч амжилт муутайхан яваа нэгэн. Тэд жомтой хүйтэн өрөөнд цагийг хамтдаа өнгөрөөж байгаа ч нэгнийгээ халуун дулаанаар хайрлаж хүндэтгэн. Тэд тоглож инээлдэж бас хайр хийхийг хүсэвч хувцас тайлах үед нь халаалтгүй өрөөнө төлөвлөгөөг нь нураана. Мисо Хансол хоёр сэтгэл санаагаар унах биш хавар болцгоё гэд инээлдэн. Хансолыг явсны дараа Мисо өөрийн орлого зарлага тооцож үзв. Мисо амьдралаас ихийг хүсэж байсан удаа үгүй. Түүний хүсдэг зүйл нь орох дуртай газараа ороод хундаг брендийн виски уугаад дуртай тамхи татах. Энэ нь энгийн хүмүүст байдаг л зүйл бол Мисогийн хувьд эрх чөлөөг нь илтгэх нотолгоо гэлтэй. Энэ эрх чөлөөгөө үргэлж эдлэхийн тулд Мисо орлого зарлага тооцож байгаа нь энэ юм. Түрээсийн мөнгө олсон л бол хундаг виски хайрцаг тамхинда бүхнээ зориулна. Мисод бас нэг асуудал байсан нь тэр байнга л тан уух ёстой байлаа. Хэрвээ нэг л өдөр өнчих юм бол түүний үс нь цагаардаг. Хансол хундаг виски болон тамхи энэ л Мисогийн амьдрал. Түүнийг орлого зарлага тооцсон өдрийн маргааш түрээсийн байрны эзэн түрээс нэмэгдсэнийг дуулгав. Мисо ийм зүйлд бэлтгэлгүй байсан болохоор жоохон цаг өгөөч гэж гуйна. Байрны эзэн түрээсээ нэмээгүй 5 жил болсон. Ахиж сунгаж чадахгүй гэсэн хариуг өгөв. Маргааш нь Мисо ажил хийхээр шийдэж үсний салонд очиж нэгэн баян бүсгүйтэй уулзлаа. Эзэгтэй түүнтэй илэн далангуй харьцаж тамхиар дайлж улмаар Мисо гэрийн үйлчлэгч хийхээр тохиролцсон. Өдөртөө 45 мянган вон. Мисогийн хийх ажил тэмч хэцүү биш, зүгээр л гэр цэвэрлэх. Мисо эргэлзэж өөр шаардлага тавилгүйгээр ажлыг хүлээн авав. Дараах өдрүүдэд Мисо ажиллаа хийж эхэллээ. Тэрээр ажлаа хичээнгүйлэн хийж жижиг зүйлсээ их орхигдуулалгүй нямбай цэвэрлсээр. Эзэгтэй гэр орон шоудалт архитектийн улмөр нэвтэ шингэсэн байх бөгөөд Мисо цэвэрлэгээ хийх явцдаа эзэгтэй төгсөлтийн зургийг нь олж хараад эзэгтэйг өмнө нь ямар гэгээлэг урам зоригоор дүүрэн байсныг нь анзаарав. Мисо ажлаа хийж дуусаад орох дуртай пабта очлоо. Тэгээд уух дуртай тансаг вискинээс ганц сундагыг захиалаад хажуугаар нь тамхи татна. Мисо гэрлүүгээ харих замд гадуур зөрөх хүн болгон ямар нэгэн зүйлд яарсан байдалтай харагдав. Мэдээч шүү дээ, шинэ он болж байна. Хүмүүс шинэ оныг угтахдаа ямар нэгэн зүйлийн шинэ эхлэл гэж хардаг. Харин Мисогийн хувьд энэ нь ердийн л нэг өдөр шиг л санагдана. Амьдрал үргэлжилж Мисо үргэлжлүүлэн амьдарсаар. Тэр үйлчлэгчийн ажлаа хийсээр олсон мөнгөө хундаг дарс болон тамхинда үрсээр. Гэвч дэлгүүрээс тамхи авах гэж байх үед нь байн авдаг тамхиных нь үнэ нь бас л өсчихсөн байв. Амьдралаас нэг зүйл хүсдэггүй хүний ганц асуудал нь энэ. Бүх юмыг яг л тааруулж амьдарч байхад нь жижигхэн зүйлийн үн өсөлтөл тэдэнд хүчтэй нөлөөлөл авчирдаг. Мисо хямдхан тамхи үг дуугүй аваад гэртээ очсон хойноо орлого зарлага дахин бодож үзэв. Гэтэл болоод байсан амьдралд нь болохгүй болох үе ирсэн байлаа. Тэр цаашид түрээсээ төлөөд хажуугаар нь уух дуртай вискинд мөнгө гаргах боломжгүй болсон байв. Мисо хэсэг бодоод шийдвэр гаргана. Тэр нь виски ухаа болох биш, амьдрдаг түрээсийн байраа орхих. Мисо түрээсийн байрны эзэнд сүүлийн түрээсээ өгөөд гэрлүүгөө орж өөрийн зүйлсээ баглахад ганцхан гар тийшэнд бүх зүйлс нь багтана.
Эдемса баглах үед хамтлагтай байсан үеийнх нь зургууд гарч ирэх бөгөөд Месо аз жаргалтай бас эргчүүлөөтэй харагдж байв. Месо өнгөрснийг дурсаж инээмсэглэнэ. Тэр юм болгосныхаа дараа түрээсийн байраа цэвэрлэж дараагийн түрээслэгчийг ороход бэлэн болгов. Месо нэг санаа гаргасан нь хуучин хамтлагийнхаа гишүүдэрээ зочилж хэдэн хоногийг төөрүүлэх. Хэрвээ энэ санаа нь асуудалгүй хэрэгжих юм бол илүү хямд түрээсийн өрөөнд орох мөнгө цуглааж чадна. Найз залуу хансалтайгаа амьдрах огт сайхан санаа биш өгөөд хансол дан ирчүүдл амьдардаг нийтийн байранд байрлаж байгаа. Месо эхлээд Мөньян гэх хамтлагийнхаа гишүүн дээр очив. Мөньян том оффист завгүй ажиллаж байгаа харагдах бөгөөд хоолж идэхгүй тусал залгуулж байгаа харагдана. Месо нэг шөнийг гэрт нь өнгөрөөж болох уу гэж асуухад Мөньян ганцаараа амьдардаг, дээр нь хүнээс ол байхыг илүүд үздэг гэдгээ хэлнэ. Месо түүнийг сайн ойлгож илүү зүйл хэлэлгүй дараагийн хүн рүүгээ замдаа гарлаа. Хамтлагийн дараагийн гишүүн бол Хёнжун. Хёнжун Месог халуун дулаанаар тэрвэрч илгэмсэг угтаж авах ба цөөхөөрөтэй байранд олуулаа амьдардагч гэсэн Месо конхыг ямар ч эргэлзээгүй зөвшөөрөв. Хёнжуны нөхөр хэлзэлгүй хүн авчирч хонууллаа гэж үгэлдэгч Хёнжун огтхонч тоосонгүй. Месо санаа зовоод ядаж цэвэрлэгээ хий гэж шийдээд шал арчих гэхэд Хёнжун алчуурыг нь булаад шийдээд амрахыг хүсэв. Тэр шөнө Хёнжун Месотой хамт унтана. Хёнжун өөрийн гэсэн асуудалтай байх бөгөөд тэр эрхчлөөг мэдрэхээ болж өөрийгөө яг л энэ айлын үйлчлэгч гэж бодох болсон гэдгээ хэлнэ. Тэр шөнө Хёнжун хамтлагтай байсан үеэ маш их сандаг гэдгээ илэрхийлв. Өдөр бүр дуулж хөөрдөж аз жаргалтай байсан бол одоо ингээд ямар ч завгүй гэрийн авгай болжээ. Өглөө носоо дугаалгын өрөө хэрэглэх гэхэд гэр бүлийн бусад гишүүд нэг угаалгын өрөөндөө очрлсон байлаа. Месо найздаа ачаа болохыг хүсээгүй болохоор цэрхээс өмнө гэр орныг нь янзалж хоол бэлдэж тавиад захидал бичиж үлдээв. Сайн идэж бас амарч байгаарай гэх утгатай захидал. Месогийн дараагийн зочлох найзыг нь Даюн гэдэг. Даюн өмнө нь Месогийн хамтлагийн бөмбөрчн нь байсан юм. Даюн хоёр унтлагын өрөөтэй шинэ байранд амьдардагч гэр орн нь нохойн оромч шиг л замбраагүй харагдана. Даюн Месог зочны өрөөндөө биш үндсэн унтлагын өрөөндөө оруулав. Месо ямар нэгэн зүйл буруу байгааг мэдрээд удалгүй олж мэдсэн зүйл нь Даюны эхнэр гэрэлтээс хойш 8 сар өнгөрөхөд Даюныг орхиод явчихсан байлаа. Тэр цагаас хойш Даюн өөрийгөө алдаж шүнжин ганцаараа арх ууж уйлахаас өөр зүйл хийхээ болжээ. Месо хаалганы цаанаас түүнийг аргадаж сэтгэл доторхоо уудалж ярих ёстой гэхэд Даюн өөрийгөө өнгөрсөн хүн гэж бодсоор л байлаа. Маргааш нь Даюныг сэрэхэд Месо өглөөний цай бэлдсэн байх бөгөөд Даюн инээмсэглэж гэрийн хоол идээгүй маш их удсан гэдгээ хэлнэ. Даюн хоолоо амтархан идэж ажилдаа явхад Месо гэр оронд нь бүтэн цэвэрлэгээ хийлээ. Тэр шин Месо Хансолтой уулзахаар болов. Тэд хамтдаа зусаа хандивлах бөгөөд энэ үедээ Хансол Месог өөр залуугийн тоног төөрүүлж угаад өөрийгөө буруутгаж байгаагаа хэлнэ. Месог арчлаад хамт амьдарч чадахгүй одоо ч өртөө яваа гэх мэтээр өөрийгөө муулахад Месо найз залуугийнхаа гарнаас нь атгаж түүнд урам зориг хайрлана. Месо Хансолтой уулзсны дараа Даюны гэрт очиж явхаас өмнө түүнийг өрөөнөөс нь зохиолгож гарнаас нь зүгдээд сүүлийн удаа хамтаа тамхи татцгаая гэв. Даюн ч хэлсэн ёсоор нь хамтдаа тамхилана. Даюн Месогийн хүсэж байсанчлан сэтгэлээ уудалж өөрийн асуудлуудаа ийл гаргав. Даюн эхнэрээ орхиж явснаас хойш энэ байраа орхиж чадахгүй байдалд хүрчээ. Түүний эхнэр орхиж явхаасаа өмнө энэ байрыг авахыг маш их хүсэж байсан ч авсныхаа дараа орхиод явчихсан байна. Даюн одоо сар бүр сая вон банкнд төлдөг. Төлөхгүй байхаас өөр аргагүй. Тэр сар бүр саяар дараагийн 20 жил төлж байж л өрнөөсөө салах болно. Месо түүний нулимсыг нь арчиж тайвшруулахад Даюн гэрийг нь цэвэрлэж гоё хоолж өгсөнд баярлалаа гэдгээ илэрхийлв. Тэр сүүлийн хэдэн сар ийм халуун дулааныг мэдрээгүй юм. Тэр шөнө Месо очих газаргүй байсан болохоор кофе шопод суугаагаараа унтана. Маргааш нь нийтийн ойлд ус толгоогоо амаа угааж ариун цэврээ сахив. Оройн Месо хамтлагийн өөр нэг эрэгтэй гишүүн Рокки дээр зочиллоо. Рокки баг зэрэг архаг өвчтэй. Роккигийн эцэг эх Месо ирнэгээд ширээ дүрэн зоог бэлдсэн байх бөгөөд хоол идэх явцад тасралтгүй хувийн чанартай асуултуудыг Месогоос асууж үйлчлэгч хийдэг гэдгийг нь сонсоод гэрт нь үлдэж үйлчилж болох юм гэх мэтээр Месод тавгүй мэдрэмж төрүүлж эхлэв. Унтах цаг болоход Месо зочны жижиг өрөөнд унтах байх гэж бодож байлаа. Гэтэл тэр өрөөний шалан дээр халуун чинжүү хатааж байх бөгөөд
Рокки Мисог өөрийнхөө өрөөнд дунтуулахаар болов. Хэдий тусдаа хэвтэж байгаа ч Рокки Мисог ширтсээр л байлаа. Рокки гинэт надтай гэрэлмээр байна уу гэж асуухад Мисо зочирдож өөрийгөө найз залуутай гэдгийг сануулна. Гэтэл Рокки өөртөө нь гэрлэх юм бол ядчил орон байртай болно. Мөн дээр нь Мисогийн хувийн асуудалд хошуу дүрхэхгүй гэхэд Мисо өөрийгөө гэр оронгүй л болохоос тэнэг бишгэж хэлээд үргэлжлүүлэн ийм зүйл асуугаад байх юм бол энэ дунтаж чадахгүй гэд босов. Рокки түүнийг 50 орхиж буруу хараад унтаад өглөө. Маргааш нь Мисог сэрэхэд байшинт хинч байсангүй. Ширээн дээр шинхэн өглөөний зоог. Мисо гарах гэтэл хаалга нь түгжээтэй байв. Ингээд бүх зүйл тодорхой боллоо. Роккигийн эцэг эх архаг өвчтэй хүүтэйгээ Мисог гэрлүүлэхийг хүсжээ. Тийм л болохоор зочны өрөөний шалан дээр чинжүү асгаж одоо ширээн дээр нь хүртэл татах туртай тамхин боодлороо байх юм. Мисо хавханд орсон мэт мэдрэмж аваад гарах гарц хайж эхлэн. Бүх цонхнууд төмөр хаалгатай байлаа. Улмаар тэр уйггүй хайсны эцэст арын хаалгыг олж чаддаг бөгөөд Мисо явхаас өмнө талархсан захидал бичиж үлдээв. Мисогийн дараагийн очих найз нь хамтлагийнх нь сүүлчийн гишүүн. Жунгми том байшинд амьдардаг бас төрөө дудаагүй байлаа. Тэр Мисог маш нөхөрсгөөр хүлээн авав. Мисог хүссэн хугацаагаараа гэрт нь байж болно гэхэд Мисо ядаж гэрийг нь цэвэрлээд байж болох юм гэлээ. Гэтэл Жунгми тэгэх шаардлагагүй үйлчлэгчтэй гэдгээ хэлдэг. Ингээд Мисо айтах өрөөнд байрлаж тухтай байна тусанд орох боломжтой болж үргэлжлүүлэн ажиллаа хийхэд асуудалгүй болов. Мөнгө нь баг багаар цугларч дуртай вискигээ ууж хүссэн цагтаа хансаалтай уулзаж болзон. Нэг өдөр хансаал түүнийг дагуулж алдартай хоолны газарт авчирв. Эцэст нь гоё хоол идээд болцох гэж байтал хоолны газрын эзэн гарч ирээд өнөөдрийн захиалга дүүрсэн гэдгийг хэлнэ. Тэд алдартай хоолны газрын хоолыг биш гудамжны задгай хоол авч идцгээлээ. Хансаал уран муутайхан байх бөгөөд түүний дотор Мисог айтайхан байлгаж чадахгүй байна гэх өөрийгөө буруутгах бодол орж ирсээр л байсан юм. Харин Мисо огтхонч тоолгүй ийм хоолнд харин ч дуртай гэдгээ хэлнэ. Хансаал гинэд зогсоод Сауди Араб руу ажиллаар явах гэж байгаагаа хэллээ. Энэ ажлын санал үнэхээр сайн байсан болохоор Хансаал татгалзаж чадаагүй ажээ. Мисо хэр удах юм гэж асуухад Хансаал 2 жил гэлээ. Дэндүү урт санагдсан болохоор Мисо амьдралд нь Хансаал дуртай вискийн тэгээд тамхин байхтал болно гэж хэлв. Хансаал 2 жил гүрийчих юм бол байртай болох мөнгөтэй болж Мисотой илүү доктортой амьдрах нөхцөлд хүрэх болно гэдгээ хэлнэ. Хансаал чин сэтгэлээсээ энэ бүхнийг хэлсэн ба Мисо ч сайн ойлгож дурамчхан зөвшөөрлөө. Тэр шин Мисог найз Жунмийн нөхрийнхөө хамт оройн хоолнд өрөв. Хоол идэх зур Мисо санамсаргүй Жунмигийн нөхөртэй ярихыг хүсдэггүй хүүхэд насныхан түүхүүдийг нь ярих ба Жунми илт ундууцаж нүрэн дээр нь байсан инээмсэглэл нь замхарна. Тэгээд зогсохгүй Жунмигийн нөхөр тамхилахаар гарах үед Мисо хамт дагаад тамхилна. Жунмигийн нөхөр гэрлүүгээ бутсан хойно Жунми дар сундаглаж Мисод өгөөд Мисог эмзэглүүлж болохоор асуултуудыг асууж эхэллээ. Түрээсээ төлж чадахгүй ядуу байж яаж тамхи авдаг юм гэх мэтэр. Мисо маш тайвнаар өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байдгаа хэлв. Ийм хариулт хүлээгээгүй байсан Жунми уурлаж сая оны чек гаргаж Мисог гэр бүлгүй өссөн болохоор ийм ичгүүргүй байдаг байх гээд чекээ өгөөд түүнийг гэртээ байлгахад духгүй байгаагаа хэлэхэд Мисо чекийг нь авалгүй бас өөр үг нэмж хэлэлгүйгээр зүгээр л гар тийшээ чирсээр тэднийхээс явлаа. Маргааш нь Мисо түрээсэлж болохоор жижиг байр хайж эхлэн. Түрээсийн ажилтан хэд хэдэн байрнууд үзүүлдэгч түрээсийн үн дэндүү өндөр байлаа. Бүхий л түрээсийн байруудыг ээлжлэн үзэж эцэст нь мөнгөнд нь тарах өрөө олдогч тэр өрөө нь тоггүй дээр нь сүнстэй гэмээрл балгас байв. Мисо одоохондоо түрээсийн байр олох нь бүтэхгүй юм байна гэдгийг ойлгоно. Өдөр нь ажиллаа хийхээр эзэгтэй гэрт очтол эзэгтэй нь гэртээ байж таарав. Эзэгтэй зах замбраагүй шовуулсныхаа хариуд жирэмсэн болсон байх ба асуудал нь хүүхдийнхээ эцгийг мэдэхгүй. Мисо цай бэлдэж түүний ярихыг сонсон. Эзэгтэй өөрийн гэсэн хумсны саламтай болохыг хүсдэг байсан ч одоо ажлаасаа халагдаж дээр нь жирэмсэн болжээ. Эзэгтэй уйлж ажлаа алдсан болохоор удахгүй эндээс нүүх болно гэд уучлалт гуйхад Мисо үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон гэдгээ олж мэднэ. Гэхдээ Мисо уйтгарлаж хямралгүй эзэгтэйг тайтгаруулж уучлалт гуйх шаардлагагүй үргэлжлүүлээд амьдрах ёстой гэж эзэгтэйг зоригжуулна. Тэр шин Мисо эзэгтэй хамт сүүлчийн оройн зоогийг барьсан юм.
Маргааш өглөө Хан Сол Саудын Араб руу нисэх гээд Месотой салах ёс хийв. Месо түүнд тэмдэглэлийн дэвтэр бэлэглэж мөрөөдлийнхөө төлөө зүтгээрэй хэмээн урам зориг өгөв. Хан Сол Месог тэрвэрч дараа нь машиндаа суудагч араас нь нулимстай нүдээр ширтэн зогсох Месог харж тэсэлгүй. Эргэж ирээд түүнийг халуун нар үнсэн. Хинэн ч юм хэлсэнгүй. Аль аль нь 2 жил бол урт хугацаа гэдгийг мэдэж байгаа. Хан Солыг иргэн ирэхэд юмс өөрчлөгдсөн байж болно. Гэхдээ Месо Хан Солыг эргэж ирээд хэлсэндээ хүрээсэй гэж найдлага тавьж байгаа юм. Ганцаараа үлдсэн Месо хувцастай тийшээ чирсээр орох дуртай пабта ирэв. Пабын эзэн Месогийн удаг вискиний үн нэмэгдсэнийг хэлэхэд Месо тоолгүй хундаг вискигээ захиалж уулаа. Энэ үед гадаа цас хаялж эхэлжээ. Амьдрал үргэлжилж бүгд л өөр өөрийн туулах зүйлсийг туулж байгаа. Амьдралын ямар ч нөхцөлд байсан хүн асуудалтай нүүр тулгардаг. Зарим нь мөнгөтэй ч хардталтанд идэгдэн. Зарим нь гэр бүлтэй ч эрхчлөөн хязгаарлагдана. Зарим нь хүнийг хайрлаад эцэст нь хаягдаж хоцорно. Сарын дараа хамтлагийнхан нэгэн оршуулгын үеэр цугларлаа. Тэд Месогийн талаар ярилцах үедээ Месог алга болохоос өмнө хамтлагийнхаа бүх гишүүдээр зочилсон гэдгийг мэдэж авна. Түүнтэй холбогдож чадахгүй байгаа хамтлагийнхан Месог хаана байгаа бол гэж үгэлж байлаа. Месо үргэлжлүүлэн үйлчлэгчийн ажлаа хийж уух дуртай хундаг вискигээ уусаар бас тамхи татсаар. Тэр одоо голын дэргэд өөрийн майхандаа амьдрах болсон юм. Месо хизээч тав тухтай амьдрал эсвэл хангалуун замыг сонгоогүй. Тэр өөрийг нь хэмбэ гэдгийг хэлж бас мэдрүүлж өгдөг зүйлсийг л сонгосоор ирсэн юм. Зарим нэгэнд энэ амьдрал там шиг байж болох ч Месогийн хувьд хундаг дарс болон хайрцаг тамхи байхад л амьдрал нь амттай хэвээр.